Энэ хүүхдийг болдоо гэдэг. Тэр энэ дүүргийнхээ үлгэр жишээ сайн хүүхдүүдийн нэг. Гэхдээ болдоо анх тийм байгаагүй юм. Тэр үеийнхнээсээ том биетэй тэрнээсээ болж бусад хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж чаддаггүй. Үүнээсээ болоод болдоо бусадтай найзлах биш, бусдыг дээрлэхэж байх нь илүү дээр юм байна гэсэн бодол төрж өөрөөсөө биеэр бага хүүхдүүдийг дээрлэхэж, зодож гэмтээж хүүхдүүдийн тоглоом гар утсыг болгож явдаг. Нэг өдөр болдоо хүүхэд дээрэмдэж байгаад цагтаад баригдсан юм. Болдоо 14 нас хүрээгүй байсан учраас цагдаа түүний ээж аавд хариуцлага тооцоогоор болж болдоогийн аав ээж өрөнд орсон юм. Учир нь насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэлсэн тохиолдолд учруулсан хохирлыг тухайн хүүхдийн аав ээж асран хамгаалагчаар төлөвлөхээр хуульд заасан байдаг. Бусдыг дээрлэхэж байх нь илүү дээр юм байна гэсэн бодлосоо болж эцэг эхийгийн санхүүгийн хямралд оруулж ээж нь хүүгийнхээ энэ алдаанаас болж стресст орж тэр өдрөөс хойш болдоо бусдыг дээрлэх биш найзлан нөхөрлөж зодож цохих биш дэнжин тусалдаг үлгэр жишээ хүүхэд болсон юм да. Тиймээс хүүхдүүд та бүхэн бусдыг дээрлэхэж зодож биедэнд гэмтэл учруулж болохгүй. Хүүхдүүдээ бие биедээ тусалж найзалж нөхөрлөж хүндэтгэлтэй хандаж байгаарай.